За гишүүдтэй бас энэ үлээний мэд хүргье. За хуулийн төслөөр уг нь бол яг энэ амралтын өдрүүдэд бас нийтээр амрах баярын өдрүүд тааруул засгийн газар бас тодорхой хэмжээний бас энэ өдрүүдийн тохируулгыг хийж ажлын өдрүүдийг шилжүүлэх ийм зүйлээр явдаг. Тэгэхдээ энийг зүгээр яг жоохон тулгаж хийгээд хувийн хвшил жоохон төвөг учруулдаг талууд байдаг. Ажил төрлөө зохицуулахаас эхлээд за эргээд энэ тухайн байгууллагын бас санхүүгийн ачаал өгдөг. Мэдээж нийтээр тэмдэглэх ажлын өдрүүд болгоод ажлын өдрийг болгочоор цалин одоо тодорхой хэмжээнд нэмэгдэж олох ёстой. Үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэлийг гэсэн ахиу төлнө гэсэн үг шүү дээ. Ажил олгогч талаас төлж байгааг хувийн хуугуун ч гэсэн олж байгаа орлогын хэмжээгээр. Тэгэхээр яг ийм зүйлүүдийг тулгаж хийгээд бас их хүндрэлүүд учирдаг байсан. Уг нь бол яг зүгээр засгийн газарт энэ ажлын өдрүүдийг шилжүүлэх гэдэг юм уу, энэ амралтын өдрүүдийн тохируулгыг хийхдээ тухайн жилд одоо ийм үйл ажиллагаа тохируулгыг хийхээс өмнө өмнөх жилийн 12 сард одоо засгийн газрын одоо шийдвэрээр гаргаад энийг нийтэд л уг нь зарлцдаг байдаг бол уг нь их хэлбэр байсан болов уу зүгээр бодож байгаа. За энэ бол зайлшгүй одоо дараагийн ажлын өдрүүдэд шилжүүлнэ гэдэг ингээд хатуу хулжлах гэж юм л та. Тэгэхээр ерөн зүгээр яг сая гишүүдийн хэлээд байгаа зүйлүүч бас ортой. Бас нэг талдаа энэ ажил амралтын юмнуудыг зөв тохируулах нь бас хувийн хвшил бизнес төлөвлөгөөнөөс эхлээд хүний нөөц бүх зүйлүүдэд бас уялдуулж ажиллах тэр болцоог олгож байгаа. Энийгээ дагаад ерөн зүгээр ямар хэмжээний ийм санхүүгийн гэдэг юм уу одоо эдийн засгийн гэдэг юм уу ийм нөлөө одоо энэ аж ахуй нэгж байгууллага гэдэг юм уу ер нь нийгэмд үзүүлэх болоо. Энийг яг энэ хуулийн төслөөр бас тооцож гаргасан юм байна уу. За эргээд одоо яг зүгээр бас энэ ачаалал эдийн засгийн агуулга талаасаа бас хувийн хвшилтээс ачаалал өгөхөөсөө гадна бас энэ зүйлийг бас зорж байгаа тэр суур шалтгааныг бас нийгэмд бас зөв ойлгуулах нь зөв баха. Түүнээс биш одоо улсын хурл бас нэг ажил амралтын өдрүүдийг зохицуулах гэдэг байгаа биш. Энэ тодорхойгүй буюу засгийн газрын заримдаа үзмжээр шийдчихэд байгаа энэ асуудлыг шийдэлж явах шиг байгаа энэ хуулиар. Тэгэхдээ энийг уг нь бол яг одоо 26 онд одоо ийм тохируулгыг хийхдээ 25 оны 12 сард уг засгийн газар зарлцахад болох юм байна. Ийм юм өдрүүдийг ингэж байгаа гэдэг. Ийм байдлаар явцсан бол уг нь зүгээрээс юм биш үү гэдэг зүйл байгаа. Тэгээд энэ асуултанд нэг хууль санаачлагчаас хариулж өгөөч. Ер нь ямар хэмжээний хувийн хвшилд бас санхүүгийн одоо нөлөө үзүүлэх дарамт бас нэг талтай байна. Энэ чинь цалин өсч чинь нийтээр амрах баярын өдрүүдэд одоо хүн ажилуулна гэдэг чинь энийгээ дагаад бусад зүйлүүд бас байна. Тэгэхээр ийм зүйлүүд байгаа. Хоёрдугаарт яг зүгээр энэ тохиолдолд уг нь бол яг зүгээр хувийн хвшил бас гэрээний асуудал боловч зарим талаараа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг түрээсийн гэрээ энэ төр дээр нь бас нөгөө түрээслэгч тал энэ төр хөнгөлөх асуудлыг бас харилцан тохиролцох. За магадгүй зүгээр зарим тийм захиргааны шинжтэй байдлаар бас зохицуулах талууд байд юм бэлээ. Нэг талдаа энэ чинь нөгөө цалин өсгчдөг түрээс яг зарлж байгаа эсвэл амарчдаг энэ чинь түрээс л яваад байгаа байхгүй. Тэгэхээр эдийгээр ингээд хоёр иргэний хоорондох гэрээний асуудал мэт боловч иймэрхүү зохицуулт дээр бол тухайн өдрийн түрээсийг нь ядаж ердийн журмаар тийм үү эсвэл тодорхой хэмжээгээр хөнгөлөх энэ нөхцөл байдлаа ингээд оруулах асуудлыг нь бусад хууль дээр бас орж ирэх ёстой юм байлээ. Тэгээ яг энийгээ дагаад нэг жижиг аж ахуй нэгж амарчхад орлого тасар нь энийгээ дагаад түрээсээ түлхэж хүртэл хүндрэлтэй байгаа. Тэгэхээр энийг одоо тооцож бодсон зүйлүүд байна уу? Уг нь бол одоо бас аж ахуй нэгж байгууллагуудаа бас ээлтэй байдлаар бас зохицуултуудыг л бид нэр хийхийг ёстой. Тэгэхээр энэ чиглэлдээ бас нэг хариулж өгөөч ээ. Тэр түрээсийн асуудал энэ төр дээр нь бас уг нь бол тодорхой хууль зохицуул. Уян гişүү асуултанд хариулъя. За гişүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Пүрүү дор гişүүн, бом очир гişүүн, сайн зураг гişүүн тэгээ өнөөдөр яг энэ хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж байгаа бүх гişүүдийн асуултыг хэлэх үгийг анхааралтай сонсоод нэлээд сайн би ер нь бол бүх орон даяараа л ярилцах нэг сэдвүүний нийтээр амрах баярын асуудал болох байх гэж бол бодож байна. Нийтээр тэмдэглэх баяртай холбоотой. Тэгээд ер нь сая сайн зураг гişүүний хамгийн сүүлийн сайн зураг гişүүний асуусан асуулттай холбоотойгоор хэрвээ нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтан байвал нэмэгдэл хөлсийг тооцох тухай хөтөлбөрийн тухай хуулийн 2-2 болон 109-ийн 4-үдэд бол зааж өгсөн байдаг. Тэр харилцаагаар цалин хөлсийг 2 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. Эсвэл хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдын 22 оны 3 дугаар сарын 17-ны А49 дугаар тушаалаар нэмэлт бас ороод
тэгээд нийтээр амрах баярын өдөр хэрвээ ажилласан бол одоо цалин хөлсөн дээр нь нөлөө үзүүлээд одоо илүү төлөөд ингээ явдаг хувийн хвшилт талдаа. Тэгээд түрүүн продюктор жишүүний хэлснээр бас одоо жижиг дунд бизнес эрхлэж байгаа түрээсийн одоо төлбөр төлдөг иргэдэд бас тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. За төрийн байгуулалтын байнгын хорон дээр гишүүдтэй ярилцаад гишүүдийн саналыг сонсож байхдаа бол номын сайд нэлээд гаргалгаатайгаар бас тайлбарыг номын гишүүн нэлээд гаргалгаатайгаар тайлбарыг бол хэлж исэн. Тэгэхээр өнөөдөр бас яг одоо яг энэ хуулийн төсөл дээр асуулт асуух үеэрээ энэ талаараа сайн хэлж өгөх бах. Тэгээд зөвөр нийтээр амрах баярын өдөртэй энэ холбоотой хуулийн дагуу Монгол улсад 9 баярын 16 өдрийг бол амралтад хамруулад ингээ явдаг. За та бүхэн бүгдээрээ санаж байгаа хаа 2022 он хүртэл бол ер нь энэ хизээ амралтын өдөртэй хагас бүтэн сайнтай давхцуул яах вэ гэдгийг энэ засгийн газар зохицуулдаг харилцаа хуульд байсан. 22 онд хөдөлмөрийн тухай хууль гарахтаа шинжилж найруулагдахтаа энэ харилцаа байхгүй болчихсон. Тэгээ ер нь яг зөвхөн хувийн хвшилд ажилдах тэр төрд ажилдаггүй байхад нэг хууль хэрэглэгдэхгүй, ойлгогдохгүй, ойлгомжгүй байна гэсэн иргэдийн ийм одоо шүүмжлэл байнга байдаг. Тэгээ тэрний нэг нь энэ байсан гэж бол 2024 онд цагаан сарын өдрүүдийг яах вэ гэд засгийн газар хуулийн заалтанд байхгүй учраас шийдвэрээ гаргах боломжгүй байх үеэр ажиглаад хуультай одоо танилцаад үзэхэд энэ заалт байхгүй л байсан. Тэгэхээр нь буцаагаад оруулчихъя гэд ажиллаад хууль тогтоомжийн тухай хуулиараа оруулж ирж байгаа л асуудал. Тэгээ ингээд нэг эдийн засаг хүнд байхад албаар амрах тухай яриад байгаа юм энд юусоо байхгүй. Хууль тогтоомжийн тухай хуулиараа л өгсөн бүх одоо бүрдүүлбэрөө бүгдийг хангуулад одоо дараалалтаа ороод тэгээ одоо л яг орж ирж байгаа энэ одоо дараалалд ороод хилцэг өнөөдөр бид нар ярьж байгаа асуудал гэдгийг бас онцолж хэлэх нь зүйтэй баха. Мэнчилгээ дэвшүүлье. За нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн 12-ийн Е ангийн багш сурагчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. За багш сурагч нартаа сурлага хөтөлмөрийн өндөр амжилтыг хүсье. За 97 дугаар сургууль бол миний 1-ээс 5 дугаар ангид сурж ирсэн сургууль байна. Тэгээ манай сургууль шүү. За 97 дугаар сургуулийнхантаа багш нартаа, сурагч нартаа сурлагын өндөр амжилтыг хүсье. Баян зүрх дүүргийн 97 дугаар сургуулийнхан. За сайн зураг шүү. Асуултанд хариулъя. Асуулт асууя. За баярлалаа. Би тэгээ яг зөв хариултаас бодлоо. Мэдээж сая бом мочир гишүүн чи хэлж нэг 16 хоног нийтээр амрах баярын өдрүүд тохиож байгаа боловч яг бодит амьдрал дээр нэг 9-10 хоног амардаг. Гэхдээ ерөн зүгээр энэ бол бас хувийн хвшил тодорхой хэмжээний санхүүгийн дарамт болж очиж байгаа. Ялангуяа цагаан сар наадмын өдрүүд жоох урт болдог. За энэ ч бас нэг зөв бах. Гэхдээ нөгөө талаараа жижиг одоо аж ахуйн нэгж байгууллагууд ялангуяа үйлчлэгээний салбарынхан бол энэ түрээсийн дарамтанд яг энэ үеэр ордог байгаа. Тэгэхээр ядаж энэ одоо зөвлүүд дээр одоо бас харгалзаж үзэх нөхцлүүд байвал их зүгээр. Ерөнхийдөө сарынхаа баг урт амралт болоод long weekend болчих юм бол нэг 5-7 хоног амрах юм бол сарынхаа баг 4-1 дээр нь үндсэндээ ингээд түрээсээ орлогогүй ингээд жижиг аж ахуйн байгууллагууд бас юм дарамттай зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг нь бас бодолцож бас энэ зүйлүүдийг бас хийх хэрэгтэй болов уу гэж бодоод байгаа. Тэгээд бас энэ тодорхой саналууд гарсан юм байна. Энийг хилцээд явна. Зөвхөн